Одоо дүүгээ үдцхөөе үдэн гэж тэгтэж үдэн штэ тэг бичлэг одоо би бичлэг гэж үднөө би гоё нүуний үдэ за явъя цаг мөрөсөн материалыг хүчээр авах гэж Байкруу татсан боломж даатны үсээр авсан бэ. Тэгэхэд энэ цагдаагийн Энийг багтын ясаар нэгэн гүнзгий хаалж тодорхой ажлыг хайсан дугуйт нь эхэндээ юу ч хэлэхгүй бүрийг хийсэн ч удалгүй багтаа орос хүчин барьцааны хүн байгаа гэдэг ба. Ерөнхийдөө ямар царай зүстэй ямар хүмүүс гэдгийг юу ч мэдэхгүйгээ хэлнэ. Энэ залуугийн зүгсэн гарч ирсэн бүхэнд дээрэмчээд шаард Норкийн диспутээр онгоц бэлдсэн байхыг шаардах ба. 29 цагаас өмнө шаардлагыг нь биелэхгүй цаг хугацаанд нэг хүн ажиллана гэж бичсэн байдаг. Цагдаагийн ахлагч манай талаас Израиль ганц автобус гаргаж өгөх юм. Харин тэр онгоцны үед яасан чадахгүй, боломжч байхгүй. Гээд арган ялсан байдалтай байхад фейсбુક харин дээрэмчтэй ярьцлаа гэдэг аяр болон хэсэг байр суурьтай. Энэ дээр энэ багтын эзэн Артур орж ирээд дээрэмчдийн шаардсан автобус онгоц зэргийг бүгдийг гаргаж өгөх. Харин энэ дэвтэр хамт нөхцөл байдлыг ажигламаар хийж авсан юм. Сайн гэж байна. Нөгөө өөрийнхөө нууцлал байдлыг чагнахаар шийддэг. Энэ дээрэмчтэй марк хийснээр ихгүй. Урдаас нь том дугаараар даатны цэвэр бүрч байн залуу бусдын нөхдөөр эргүүл дүүрч агуулгын өрөөдөө аваад пиццагийн авчирч өгөх манай багтын дээр аваад орсон. Ахудаа нүүх чи уцаа авчвал хоёулын ярих юм байна шүү. Хичээлхэд даатны юу ч дууссан яваад орлоо. За ингээд цагдаагаар чагнах төхөөрөмжөө сонсон мэдээлэл олж авчих гээл хичээг үедээ дээрэмчүүд шал өөр хэлээр яриад байхыг сонсоод магадгүй орсоор ярьж ах шиг байна. Энд дүгнээд орсоор ярьдаг хүн олж ирэхээр мийжил гараад явлаа. За ингээд орс хэлтэй эргүүлийн цагдаа дээрэмчтэй яриаг сонсоод энэ орс хэл биш байна. Болгар эсвэл Төв Европын хэл байх шиг байна. Сайн мэдэхгүй байна гэж хэлдэг. Цаг яваад байдаг. Гэтэл ерөнхийдөө дээрэмчтэй ямар хэлээр ярьж байгааг ч мэдэхгүй сууж байгаа бүхэнсэн фрэзэд дээрэмчдийн яриаг спикерээр тавиад энэ хэлийг мэдэхгүй байвал туслаарай. Би залуулахад нэг барилгачин залуу ирээд наад чинь албанаар ярьж байна. Манай их сэхнэр албан хүн байсан юм л да. Тэгэхээр нь ихтрээ дуудал хийжээ. Энэ дээрэмчд маань барьцааны хэлээр нь өөр дунд нь өөрсдөө хүртэл авсан. Барьцааны хүний дунд орон жүжигцэл явж байна. Яагаад гэж байгаа гэхээр мэдэн болсон байгаа барьцааны хүмүүс дараа нь цагаанаас мэдээ энэ дээрэмчин энэ барьцааны хүн байсан гэдгийг ядаж боломжгүй болсон юм да. Одоодгүй барилгын ээж сэхнэрээр баахан торгуулийн явцууд аваад ирсэн. Миний торгуулийн жүжиг болгоод туслая. Завхад нэг